Ховд аймгийн Жаргалан цумын Ахмад настан Баан Жавгай Ховд аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн хүүхэд нэрийн тасагт нэн шаардлагатай байдаг мянган ширхэг уян зүг гардуулан өглөө. Энэхүү хандвийг Солонгосын ардчилсан хүчний холбоо, Солонгос улс дахь залуучуудын холбоо, Солонгос улсад сурч ажиллаж буй монголчууд мөн Баан Жавгайн үр хүүхдүүд санаачлан бүсийн онцлогоо эмчилгээний төв таньдуулсныг тэрээр гардуулан өглөө. Манай хүүхдүүдийг Отхон баяр гэдэг Бадам ханд гэдэг даригчөө гэж байгаа ингээ 3 охин тэнд 2 суралцдаг нэг нь ажилдаг юм байна. Тийм санаачлах гаргаж одоо бүгдээр тэнд ажилдаг, суралцдаг тийм залуучууд маань нийлж одоо ийм санаачлах гаргаж ингээ орон нутгата Монголд одоо ингэж хандив тусалцаа үзүүлж байгаа юм гинэ. Өнөөдөр манай эмнэлэгт Солонгосын ардчилсан хүчний холбооны хамт ажилладаг Баан Жавгайн хүүхдүүд дээр дамжуулж няраа хүүхдийн бол эмчилгээнд шаардлагатай уян зөө бэлгэлсэн энэ хүмүүс сайхан сэтгэлтэй хүмүүст их баярлалаа. Тэгээд энэ уян зөө маань манай эмнэлэгтний шаардлагатай хэрэгцээтэй байсан. Тэгээд их баярлалаа гэж хэлье. Сүүлийн жилүүдэд эм тариаг тарихдаа хуучны шипризэн тариурыг ашиглахаас илүүтэй уян зүү тариурыг ашигладаг болсон. Энэ нь бага насны хүүхдэд тариа хийхэд ихээхэн чухал байдаг байна. Иймээс сайхан сэтгэлд хүмүүсийн сэтгэлийн энэхүү хандив нь өвчнөдөө шаналж буй бяцхан үрсийг эрүүл өсөж тойрноход ихээхэн хувь нэмэр болно хэмээн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн удирдлагууд болоод тус тасгийн эмч ажилчид талархал илэрхийлж байсан юм а.